Амьдрах зорилттой орон сууцны өрөөг бусдын эзэмшилд шилжүүлэхдээ түрээсийн гэрээ байгуулах уу, хөслөх гэрээ байгуулах уу? Энэхүү гэрээнүүдийг иргэдийн маань хувьд буруу хэлж хэрэглэх тохиолдлууд нилээдгүй түгээмэл ажиглагддаг. Хөслүүлэх гэрээ гэдэг нь ямар гэрээ вэ гэхээр амьдрах зорилттой байшин, сууц, орон сууцны өрөөг хөслөгчийн эзэмшилд шилжүүлэх гэж байгаа тохиолдолд хөслүүлэх гэрээ байгуулдаг. Түрээсийн гэрээний хувьд бол тухайн түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд тодорхой хугацаатаагаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх буюу бизнесийн зорилгоор үйлчилгээний талбай ашиглах тохиолдолд түрээслүүлэх гэрээг хийдэг. Тиймээс та бүхэн энэхүү хоёр гэрээг хэрэглэж хэлж ашиглахдаа зөв хэрэглэх нь зүйтэй юм гэдгийг сануулмаар байна. Хэрэв та өөрийнхөө амьдарч байгаа байшин, сууц, орон сууцны өрөөг тодорхой хугацаатаагаар бусдын эзэмшилд шилжүүлэх гэж байгаа тохиолдолд хөслүүлэх гэрээ байгуулах нь байна. Хэрвээ аж ахуйн зорилтоор бизнесийн зорилгоор ямар нэгэн үйлчилгээний талбайг ашиглах гэж байгаа тохиолдолд түрээслүүлэх гэрээ байгуулнаа. Түрээслэх болон хөслөх гэрээний талаарх мэдээлэлтэй та бүхэн танилцмаар байвал Иргэний хуулийн 302, 318 дугаар зүйлийг харах нь зүйтэй юм аа.